Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ гар утсанд суулгасан апуудаа хэрхэн ангилж нэг map буюу хавцандаа суулгаж болдгийг харуулъя гэж бодлоо. Бид үүндээ маш олон апыг суулгадаг болохоор одоо тухайн нэг map-ыг онгойлгож апа сонгоход маш цаг зарцуулдаг. Миний хувьд гэхэд нэг удаа бүх апа тоолж үзэхэд бараг 90 гараад явчихсан. Тийм учраас би бүх апа цэгцэлж нэг тухайн нэг хавцанд суулгая гэж бодсон. Одоо би та нарт үнийг хэрхэн хийснийг харуулъя. Та нарын харж байгаагаар энэ талд хоёр игний нийтдээ 8 map харагдаж байна. Тухайн одоо map буюу хавцас бүртээ одоо өөрөө нэрээ сонгож хийж өгч болно. Жишээлх юм бол Google-ийн map-ыг онгойлгоод үзье. Одоо энэ дотор нийтдээ 15 app байгаа. Тийм болохоор одоо үнийг одоо сонгож олоход бол танд бол маш амархан болно гэсэн. Дараагийн нэг жишээг харуулъя. Одоо Samsung-ийн app-ыг одоо бас нэг map-д ангилаад хийчихсэн. Түүнээс гадна хэрвээ ямар нэгэн app нээлээ гэхэд одоо нүдэнд үзэгдэх байдлаа бас бодолцох хэрэгтэй гэж би боддог. Тийм учраас одоо энд одоо өнгөний сонголт одоо хийж болно. Жишээлх юм бол би Samsung-ийн одоо хавцандаа энэ улбар ягаан өнгөийг сонгоцсон байгаа. Google-ийг гүн ногоон номын одоо аппуудад зориулаад цэнхэр өнгөийг сонгосон map буюу хавцыг одоо хэрхэн нээж болдгийг үзүүлэе гэж бодож байна. Эхлээд бүх аппуудаа нээж үзээд ямар аппуудыг ангилж нэг хавцанд суулгах вэ гэдгээ сонгоно. Жишээлх юм бол би энд цаг агаар холбоотой нэлээд хэдэн апыг суулгацсан байгаа. Эдгээрийг нэг хавцанд суулгая. Ингийн тулд эхлээд бүх сонгох гэж байгаа аппуудаа одоо эхний нүр хуудас руугаа шилжүүлнэ. Ингийн тулд тухайн нэг апп дээр удаан дарна. Тэгэхээр энд гараад ирж байна. Дараа нь ахаад нэгийг сонгоё. Цаг агаар ороод ирлээ. Бас ахаад цаг агаартай холбоотой бас нэг энэ. За би энд одоо 3-ыг оруулаад ирчихсэн байгаа. Тэгэхээр одоо эдгээрийг хавцлана. Тэхийн тулд эхлээд нэг амп дээрээ дараад удаан дарахлаар энэ зүйлсийг сонгох гэдэг дээр гараад ирсэн байгаа. Түүнийг дараад дараагийн апп ямар нэг хавцыг нээхийн тулд хамгийн доод тал нь 2 апп сонгосон байх ёстой. Бид 3-ыг энд аваад ирсэн байгаа. Одоо хавцаа үүсгэе. Одоо дээр нь хавцныхаа нэрийг оруулна. Цаг болон цаг агаартай холбоотой апп нээсэн болохоор хэдүүлээ. Цаг агаар гэдээ оруулж. За үүнийхээ дараа одоо босон гэдэг тавчаад дараад өнгөө сонго. Одоо би энд шар өнгөийг сонгоё гэж бодож байна. Одоо энэ маань гараад ирлээ. Тэгэхээр энэ одоо хавтас учраас байрлалаа. Хэдүүлээ өөрчлөе. Жишээлбэл энэ хаанлыг доошлуулад
balance болгочлаа. Түүнээс гадна хэдүүлээ энэ тухайн хавцсандаа ап нэмж суулгаж болно. Үүнийг би та нарт харуулъя гэж бодож байна. Цаг агаар цаг гэсэн хавцаа нэгээд доор нь хэрэглүүр нэмэх гэдэг дээрээ дарна. Тэгээд бүх апа гүйлгэж хараад энд цаг агаартай холбоотой өөр ап байгаа хэсгээ шалгаж үздэг. Энд battery saving app гэдэг энэ цагтай холбоотой учраас үүнийг хавцандаа нэмээд оруулчих. Тэгээд ингээд ороод ирчлээ.